Сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд. Сэтгэл зүйн зөвлөгч Болроо байна. За өнөөдөр манай блогийн маань анхны дугаар. За манай блогийн нэр маань Narcissist Ego. За блогийн маань гол зорилго бол залуу үеийнхэндээ мөн одоо монголчуудаа зориулж narcissistic disorderтой буюу narcissistic зан чанартай хүмүүс гэж хэнийг хэлдэг вэ? За эдгээр хүмүүсийг хэрхэн таньж мэдэх вэ? Хэрвээ энэ хүмүүстэй та ажиллаж юм уу эсвэл амьдардаг бол энэ хүмүүстэй хэрхэн харилцах вэ? Хэрвээ та энэ хүмүүсээс харилцаагаа таслахж байгаа бол хэрхэн ямар аргаар харилцаагаа таслах вэ? За дараа нь энэ харилцаагаа тасласныхаа дараа хэрхэн өөрийгөө эдгэж нормал хэвийн байдалд орох вэ гэсэн талаар зөвлөгөөгөө явнаа. За би өөрөө бол ажлын хүрээнд мөн гэр бүлийн хүрээнд энэ хүмүүст олон жил ажиллаж амьдарсаар л явна. Гэр бүлийн хүрээнд маань ийм хүмүүс байна. Тэгээд өөрийнхөө энэ олон жилийн 25 жилийнхаа туршлага дээр тулгуурлаад судалсан материал дээр тулгуурлаад ингээд монголчуудаа ингээд чадлаараа туслахыг их хүсэж байна. За ингээд эхнийхэн дугаараараа бид нэр нарцисс гэж юу вэ гэсэн ерөнхий ойлголт болон тэдгэрийн английн талаар ярих болно. За narcissistic personal disorder буюу narcissistic зан чанар гэдэг ерөнхийд нь хоёр хувааж англи нь. За narcissistic гэдэг үг маань юунаас гаралтай яг юу гэсэн үг вэ гэхээр энэ нь Наsia буюу Германы Наsia гэсэн үгнээс гаралтай. Яагаад гэвэл дэлхийн дайн дээр Германы Наси бол өөрийнхөө зөвхөн эрх ашигын төлөө, эрх сонирхлын төлөө бусад хүмүүс, бусад орнуудын эрх ашиг сонирхлыг уландаа хишгэж тэдрийг яаж дарангуулж байсан билээ. Яг тэр түүхийг бид нар бүгдээрээ мэднэ. За энээс үндэслээд энэ нарцисс гэдэг нэр томьёог энэ шинжлэх ухаан, сэтгэл зүйн шинжлэх ухаанд бий болгож гаргаж ирсэн юм а. За энэ narcissistic disorder, personal disorder гэдэг нь бол сэтгэл зүйн шинжлэх ухаанд хамаагүй сүүл шинээр гарч ирсэн ухагтхуун. За ингээд энэ 2007 оноос энийг дэлхийн сэтгэл зүйн шинжлэх ухаанд ингээд шинэ нэр томьёол болгож гаргаж хүлээж авснараа ингээд одоо хүртэл их эрчтэй ингээд хөгжөө явж байгаа юм, судлаад хөгжөө явж байгаамаа. За narcissistic personal disorder, narcissistic зан чанар гэдэг маань хоёр тусдаа ойлголт. За narcissistic personal disorder гэдэг нь яг юу вэ гэхээр энэ нь тухайн уг нарциссик хүн маань, нарциссик зан чанартай хүн маань мэргэжлийн хүнээр олон улсын стандартад хүрсэн статик онцлогоогоор юм гарын авалгаа ашиглан уг хүнийг мэргэжлийн төвшөнд нь оншилж тодорхойлсныг оншилсныг narcissistic personal disorderтай гэж хэлж байгаамаа. За нөгөө ойлголт болох narcissistic traits буюу зан чанартай хүн гэдэг маань narcissistic зан чанарыг шинээр өөрөө эзэмшээд түүндээ ингээд донтоод автагдаад тэр зан чанарыгаа өсөн өсөж явах цагт улам эзэмшиж өөрийгөө хөгжүүлж боловсруулж байгаа тийм шатны хүмүүсийг оруулнаа. За эдгээр хүмүүс нь мэргэжлийн сэтгэл судлаачдаар онцлогдоогүй тийм хүмүүс байгаамаа. За тэгээд
нарциссистик одоо энэ зан чанартай хүмүүс нь болохоор одоо тэр нарциссistic personal disorderтэй хүмүүсийн одоо зан чанараас одоо арай өөр байдаг. Яг нь зарим нэг чанарыг агуулсан ч голцоо шал өөр байдаг. За тэдний одоо зан чанар нь одоо харьцангуй тийм тогтворгүй сэтгэл хөдлөл нь байн одоо хөдөлж идэг. Нэг бол амар ууртай, нэг бол амар гомдсон, нэг бол сэтгэл санаагаар амар унсан тийм урвсан, шарвсан сэтгэл зүйтэй байдаг. Мөн өөрсдөө амар эмзгээр юмыг их өмзгээр хүлээж авдаг тийм эмзэг улсууд мөн одоо өөрсдөө их тийм төгөлдөр болохын тулд тэрнийхэн төлөө одоо бусдыг одоо ингээд амар ашиглаж байгаа тийм дүр төрхтэй усуд байдаг. Тэгтэл narcissistic personal disorderтэй хүмүүс нь болохоор одоо хамаагүй тийм эрчтэй чанга тий ширүүн тогшин зан чанартай байдаг. За тэгвэл яг уу narcissistic trait буюу зан чанартай хүн одоо огт тийм narcissistic personal disorder зан чанарыг агуулдаггүй л үгүй. Энэ зан чанарыг одоо тухайн нөхцөл байдал хүнтэй ямар хүнтэй харилцаж байгаасаа болоод бас энэ зан чанарыг гаргадаг. За нөгөөтэйгөр нөгөө narcissistic personal disorderтэй хүн маань бас тийм огт тийм мөнхийн ширүүн тогшин зан чанартай байдгүй. За энэ хүмүүс нь заримдаа тийм эмзэг зан чанараа гаргадаг. Энэ зан чанар нь зөвхөн тэр хүмүүс маань одоо өөрийнхөө одоо хүснээ авч чадаагүй сэтгэл нь одоо тийм тогтворгүй байх үедээ одоо тэд ийм одоо narcissistic trait зан чанарыг гаргадаг. Тийм одоо гутрангуй одоо жоохон тийм сэтгэл санаагаар унсан зан чанарыг хаяа гаргадаг. Гэхдээ энэ зөвхөн одоо өөрийнхөө хүснээ авч чадаагүй үедээ л гаргадаг. За тэгээд энэ зангаа бол их хурдан ингээд одоо өөрчлөлт явж чаддаг чадвартай. Эдгээр нь одоо бусдын анхаарлыг татаж бусдын төв байхын тулд эргээд одоо нөгөө хүчтэй тийм ширүүн тогшин зан чанартай одоо их хамархан шилжиж ордог. За ингээд narcissistic disorder буюу narcissistic зан чанартай хүмүүсийг ерөнхийд нь одоо ингээд хоёр ерөнхий ангилалд хувааж байгаа. За нэг нь болохоор одоо grandiose буюу одоо сүржин дүр төрхтэй одоо монголоор орчуулбал нөгөөх нь болохоор vulnerable буюу эмзэг дүр төрхтэй гэж одоо хоёр ерөнхий англи нь ингээд энэ хоёулангийнх нь шинж тэмдгийг өөртөө агуулсан одоо гурав дахь одоо зан чанартай гурав дахь английн хүмүүс бас байдаг. Энэ хүмүүсийг нь болохоор vindictive narcissist буюу одоо залхаахч, цээрлүүлэгч нарциссист гэсэн ийм одоо гурван ерөнхий ангилалд хувааж үзэж байна. За ингээд grandiose буюу одоо сүржин омголон нарциссист хүмүүсийн шинж тэмдгийн талаар ярив. За ерөнхийдөө бол 9 шинж чанарыг энд хэлнэ. За энэ нь болохоор одоо дэлхийн стандартд нийцсэн одоо статик онцлогооны арга. Энэ нь одоо бүх одоо сэтгэл зүйн сурах бичигт одоо албан ёсоор ингээ бичигдсэн, онцлогдсон тийм арга байгаамаа. За энэ омголон ширүүн нарциссистик хүмүүсийн одоо нэгдүгээр шинж чанар нь тэд өөрийгөө бусдаас илүүд үздэг. Хоёрт өөрийгөө хүчрэхэг, ухаантай, амжилтанд хүрсэн баян чинэлэг, гоц содон бусдаас илүү эдлэх эрхтэй гэдэгтээ итгэдэг. Мөн нэгэ одоо мөрөөдөж явдаг улсууд. За гуравт нь бусдыг захирах, тушаах хүсэлтэй их сонирхолтой. За дөрөвт нь эрхэмсэг, эрх мэдэл дуртай. Тавт нь бусдыг зөвхөн өөртөө ашиглах гэх мэтээр тэднэртэй харьцаж ханддаг. Зургаад нь хүний одоо хүнлэг чанар, хүнийг өрөвдөх, хайрлах гэсэн зан чанар маш сул бага. За бусдыг өөртөө
атаархаж байна. Эсвэл бусдад их атаарах уу гэсэн тийм зан чанартай. Их зантай, мөн одоо эрхэмсэг, дүр эсгсэн зан чанартай. За ингээд энэ дээр нэмээд одоо нийтлэг хэдэнсэн чанаруудыг хэлээ. Энэ дээр нь одоо manipulating буюу одоо бусдын үзэл бодлыг одоо толгойг эргүүлж оронд нь орхон өөрийнхөө үзэл бодлыг хийж тэднийг одоо өөрийнх нь талд ингэж ашигладаг. Ийм нийтлэг зан чанартай. Мөн одоо шүүмжлэлийг хүлээж авах дургүй, шүүмжлэлт их эмзэг. За мөн бусдад санал нийцдэггүй, бусдын хүсэл саналыг хүлээж авдаггүй. За ширүүн тогшин уур уцаартай. За төгс төгөлдөр дүр төрх эсэгдэг. За мөн нийтдээ харилцах сэтгэл зүйн хөдлөл байхгүй, хүйтэн хүндий. За дээрлэхүү тийм удирдсан зан чанарыг ингээд шингээс уусад байна. За ингээд энэ грандиоз буюу одоо сүржин сүрштэй хүмүүстэй одоо ингээд хамтран амьдарч байгаа хүмүүсийн одоо ингээд амьдралынх нь хэмнэл нь ямар байдаг талаар ингээд яриа явъя. За нийтдээ ингээд энэ 10 зүйлийг та хэрвээ ийм хамтрагчтай хамтран амьдардаг бол та анзаарч харах нэ. За нэгт нь одоо хамтын харилцаа нь ердөөсөө дэвшиж дээшилдэггүй. Ямар нэгэн зүйл хойноос нь үргэлж ингээд татаад байгаа юм шиг байдаг. За хоёрт нь за ийм grandiose narcissistic хамтрагчтай бол та хувь хүнийхээ хувьд ерөөсөө хөгжиж дэвшиж боловсралтгүй. Одоо өөрийгөө хөгжүүлж чаддгүй. Нэг л байрандаа ингээд гацаад байж идэг. Яагаад гэвэл энэ хүн таныг ингээд бүхэл гартаа удирдлаганда оруулсан байгаа учраас. За гуравт нь тэд ерөөсөө одоо хамтрагчаа уучилдаггүй. Одоо тийм болохоор одоо хамтын харилцаанд аль хэдийн юм хүйтэн хүндий болсон одоо нөгөө хамтрагч нь хүн одоо барьцааны хүн маягаар ингээ хамтран амьдарч байж идэг. Өөр ингэсэн эрх мэдлгүй болсон гэсэн үг. За дөрөвт нь тэдний одоо хамтын харилцаа нь одоо ерөөсөө дэвшил гарахгүй урт хугацааны хамтын харилцаан дээр энэ харагдана. Тэд одоо амьдрал дээр гарч байгаа асуудлаа шийдэж одоо хин нэгэндээ одоо буулт хийх тийм зүйл огт байхгүй. За энэ ялангуяа одоо буулт хийн гэсэн ойлголт нь ялангуяа нарциссистик хүнээс нь бол огт байхгүй. Нөгөө хохирогч хамтрагч маань л ингээд хүснээр нь бүх юм хийгээ байж идэг тийм байдалтай байдаг. Тэгээ голцоо ихэн үедээ их хэрүүл уруултай. Сүүл рүүгээ энэ хэрүүл уурал нь байхгүй болоод одоо нөгөө хамтрагч нь их дарамтан доор ингээд одоо хүснээр нь байж идэг байх нэ. За 5 дахь шинж нь болохоор за хамтын амьдралын одоо хэрэгцээ зөвхөн нэг тал руугаа одоо давмгаалсан байдаг. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо хамтдаа идэх дуртай хоол, үзэх, зурагт нэвтрүүлэг, зурагтын нэвтрүүлэг одоо чөлөө цагаа хамтдаа хэрхэн өнгөрүүлэх, мөнгө санхүүгээ хэрхэн амралтанд зарцуулах гэх мэт одоо сексийн сонирхол, байршил гэх мэт одоо нийгэмших тий одоо өдөр тутмын энэ хэрэгцээ нь одоо зөвхөн одоо нарциссик хүн рүүгээ л одоо хүний эрх ашигыг хангасан тийм тал руугаа бүр ингээд хэвшмэл тогтмол болсон байдаг. Нөгөө хохирогч хамтрагч нь одоо бүх юмнаа ингээд буулт хийгээд одоо өөрийнхөө бүх юмаа буулт хийгээд ингээд өөрийнхөө одоо хүсэл сонирхлоо ингээд хаагдсан тийм шинж тэмдэгтэй байдаг. За 6 дахь нь болохоор секс
тийм доромжлол юм уу сексийн тийм одоо дарамтанд ор байдаг. За нарциссик хүн маань эхлээд энэ дарамтаа бол их айжмаар баг багаар одоо нөгөө хохирогч хамтрагчтай гаргаж ирнэ. За энийг эхлээд одоо сексийнхаа амьдралыг одоо спайс те гоё болгож ин сонирхолтой болгож ин гэсэн үүднээс одоо нөгөө хохирогч хамтрагчтай санал болгож ингээд эхэлнэ. Одоо дараа нь энэ юугаа одоо улам тийм ойрхон ширүүн тогшин тийм үйлдэлт сексээр одоо сольж нөгөө хамтрагч үндэ одоо сексийн дарамтыг үзүүлнэ. Нөгөө хүнийхээ одоо хүсэл сонирхлыг огт өгөөсгөх нь одоо зөвхөн өөрийнхөө сэтгэл хүсэл сонирхолтой одоо дамгаалсан те нарциссик хүн одоо тийм шинжтэй байх нэ. За долоот нь болохоор хохирогч хамтрагчийн хувьд нь бол одоо хайр сэтгэл болон одоо хайр халамж сэтгэл хөдлөл нь одоо их унтарсан дутмаг байдалтай байна. Одоо хоорондын одоо сайхан сэтгэлээ хуваалцах тийм сэтгэлийн халуун дотн яриа байхгүй. Одоо тийм шин чанаргүй тийм одоо гутран байдалтай болсон байх нь. За 8-д нь болохоор за нөгөө хохирогч хамтрагч нь одоо сэтгэлийн гутралд орсон, өөртөө итгэх итгэлгүй болсон, ямар ч одоо өөрийгөө үнэмлэмжгүй болсон тийм шин чанартай болсон байдаг. За энэ одоо голцоо одоо олон жил хамтран амьдарч байгаа одоо хосууд дээр харагдана. За энэ нь бол цэвэр одоо нөгөө грандайс буюу одоо дарангуйлагч одоо энэ эрхэмсэг одоо нарциссик хүний одоо цэвэр одоо дарамтал тийм өөрийн хэрэгшээлтэй байдаг энэ зан чанараас нь холбоотой. За эдгээр хосууд нь олон жил амьжирсан эдгээр хосууд нь одоо олон жилийн хэрүүл маргаанаас болоод одоо ингээд хохирогч талын одоо хамтрагч одоо ямар ч тийм дахин тэмцэлдэх сонирхолгүй хүч чадалгүй болоод ингээд бууж өгч явж өгсөн байдалтай байдаг. За ингээд нөгөө нарциссик хамтрагчаа ингээд үзэн ядаж эхэлдэг. За энэ үзэн ядалтанд яванда бүр эсэргээр одоо нөгөө хохирогч хамтрагч маань өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Тэгээд тэд одоо өөрсдөө би өстой ингээ азгүй амьдарч явахдаа таарсан азгүй амьтан. Ямар үйл лайга урд насандаа ч ингээ явж байна гэсэн тийм үзэл бодолтой болцсон байдаг. За 9-т нь за ингээд нөгөө хохирогч одоо хамтрагч нь одоо өөрийгөө ингээд надад л асуудал байгаа нь би л өөрөө буруутай юм байна. Би л өөрөө юм арчаагүй юм байна гэсэн одоо бурууга одоо өөртөө гэж одоо өөрийгөө ингээд одоо буруутгах эхэлдэг. За энэ нь бол одоо нөгөө нарциссик дарамтлагч хамтрагчаас нөгөө байнга одоо нөгөө дарамт өгөөд одоо бодит байдлыг гуйлж одоо нөгөө хохирогч хамтрагчийнхаа одоо толгойг нь эргүүлж одоо буруу болгоныг жихэж одоо буруутгаж байдагтай холбоотой одоо ингээ он жилийн эцэст одоо нөгөө хохирогч хамтрагч маань ингээд өөрийгөө буруутан болгож эхэлдэг байх нэ. За тэгээд нөгөө дарамтлагч нарциссик хамтрагчаас одоо хохирогч хамтрагчтай байнга одоо ингээд жишээ хэлэхэд одоо чи өөрийгөө өөрчилсөн тийм жигсаалт гарга одоо тэр нь юу вэ? Жишээ нь одоо би өөрийгөө өөрчилж те чиний өөдөөс хэрүүл хийхгүй, чиний өөдөөс үгүй гэж хэлэхгүй, чиний хэлсэн хүлээн зөвшөөрнө. Чиний гаргасан санаа шин саналаа би дэмжинэ. За би гадагшаад нутагшаа найз нөхдөд гарч орохгүй. Одоо юу байдیں۔ Те би мөнгө зарцуулал их бага хэмжээний мөнгө зарцуулна гэсэн ийм шаардлагуудыг одоо ингээд нөхцөл шаардлагуудыг ингээд нарциссик хамтрагч нь ингээд шаарддаг. Одоо энийг ингээд нөгөө хохирогч хамтрагч нь өөрөө ирэхгүй хийдэг. Ягаад тэгэхээр нөгөө
нөгөө нарциссик хамтрагч маань хэрвээ чи одоо ингээд энэ бүлгнийг хийхгүй бол би чамайг хаяад салаад явна. Чамайг одоо ямар ч тийм одоо мөнгөний туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй хүүхдүүдээс чинь салгана гих мэт ингээд юм ультиматум буюу одоо тийм одоо нөхцөлт шаардлага тийм байдалд оруулж одоо дарамтлагдаг байх нэ. За 10-т нь болохоор за барьцаалагч буюу одоо энэ хохирогч хамтрагч маань одоо хамтрагчтай одоо нэг одоо тийм болцсошгүй нэг муу үйл явдал тохиолдоос үхчихээсэ гэсэн тийм бодолтой болцсон байдаг. За энэ одоо он жил амьдарсан хамтрагч дээр их харагдана. Ягаад тэгэхээр энэ хүмүүс нь одоо энэ хамтрагчаасаа гар доороос энэ гарах ганц арга зам нь ердөө л одоо энэ хүн өгчүүл энэ өөрөө ингээд эрх чөлөөтэй болно гэдэг ийм үзэлтэй бүр ингээд итгэчихсэн. Ийм сэтгэл зүйтэй болцсон байдаг. За нэг жишээ хэлэхэд л одоо яах вэ? Одоо ингээд нөгөө нарциссик хамтрагч нь одоо ингээд машины осолд орчлоо гэхэд утга нөгөө машин амар гэмтэлд ороод нөгөө нарциссик хүн одоо ингээд ямар ч гэмтэл аваагүй бол одоо энэ хохирогч хамтрагч маань дотроо ингэж бодно. Машин маань эвтэрхийн оронд энэ ингээд эвтрээд өгчгүй яаваа гэсэн тийм юм сэтгэл зүйтэй болцсон байдаг. Энийгээ тэгээд ерөөсөө өөрөө бусдад ил гаргаж хэлж чаддгүй. Зөвхөн өөрөө л дотор ингээд бордчихдаг. За ингээд хэрвээ таны хажуудах хамтран амьдрагч энэ зан чанарыг гаргадаг. Та өөрөө ийм сэтгэл зүйтэй болсон бол за таны хажуудах хүн чинь гарцаагүй. Одоо ийм сүрчин одоо дарамтлагч одоо ийм нарциссик хүн болох нь тодорхой байна. За ингээд дараагийн нарциссик чин чанартай хүн нь бол одоо vulnerable буюу одоо эмзэг нарциссик хүний талаар ярив. За энэ эмзэг чанартай нарциссик хүн бол одоо бусадтай бараг санал нийцдэггүй, бусдыг хүлээн зөвшөөрдөггүй. За хүнд хэр барыг итгэдэггүй. За өөртөө итгэл муутай, бараг итгэдэггүй. Өөрийгөө одоо үе голж шилдэг. За нийгэм шилд болон бусадтай одоо хандахтаа их хүндий, бусдаас их хүндий. За дотроо үргэлж уурж бухимдаж явдаг. За шүүмжлэг их эмзэг хүлээж авдаг. Ийм шинж тэмдэгтэй улсууд байгаамаа. За тэгээд vulnerable буюу энэ эмзэг нарциссик хүн бол одоо дан ганц ийм эмзэг зан чанаруудыг гаргаа яваад байдгүй. Заримдаа энэ хүн маань одоо түрүүний grandiose нарциссик буюу одоо тийм ширүүн тогшин нарциссик хүний зан чанарыг заримдаа гаргана. За энэ тухайн байдал, нөхцөл байдал хинтээ харьцаж байгаагаасаа шалтгаалаад одоо тэр ширүүн тогшин зан чанарыг гаргах нэ. За одоо ингээд сүрчин нарциссик буюу эмзэг нарциссик хүмүүсийн одоо зарим нэг зан чанарыг одоо ялангуяа хамтын харилцаан дээр ямар зан чанар гаргадгийг одоо харьцуулан хэлье. За сүрчин нарциссик нь одоо хамтын одоо хосын буюу одоо тийм харилцаа одоо урт хугацааны харилцааг бол хүсдэггүй. Тэд одоо их өш хонзон сонсдог, өш хонзон авдаг. За хайр сэтгэлийн асуудалтай их сэтгэл багтай хайр халамжгүй ханддаг. За тэдгээр яадаг гэр бүл салалт нь их байдаг. Эдгээр улсууд нь их амиа хичээсэн. За гэр бүлийн хүмүүсийг одоо хүнддэгдгүй ширүүн тогшин харьцаатай харагддаг. Гэтэл vulnerable буюу эмзэг нарциссик хүмүүс нь бол одоо сүрчин нарциссик хүмүүсийг бодвол гэр бүлийн харьцаанд харьцангуй гүн харьцаатай байдаг.
Гэхдээ тэд нар одоо нөгөө хажуудах хамтрагч хандаа одоо итгэл буутай үргэлж хард сэрдсэн тийм шинж чанартай байдаг. Мөн өөрсдөө их буруутгадаг, өөрсдөө юм тийм голсон шинж чанартай байдаг. Тэд заримдаа одоо хамтрагчаа хит их үнэлж тэг шүтэх эсвэл гинт нөгөө шүтээд исэн хамтрагчаа гинт дорд үдэж одоо доромжлох гэх мэт юм borderline disorder шинжтэй тийм цаан чанарыг ойр ойрхон гаргадаг. Энэ нөгөө хамтрагчаа айгүй их тийм эргэлцэн, тайнэгэлцэн тийм байдалд оруулдаг байх нэ. За энэ эмзэг сүрчин нарциссик хүмүүс нь хоёулаа одоо энэ хамтын хосын амьдралдаа хизээч сэтгэл хангалуун биш байдаг. Тэдэнд үргэлж нэг юм дутагдaltaа дутмаг байж идэг. Тийм болохоор ингээд тэдний хамтын амьдрал надад ямар ч нэг юм чанаргүй, зориггүй тийм дэвшилт, хөгжил гарсан шинж чанаргүй байж идэг. За сүрчин нарциссик хүмүүс нь одоо төгс төгөлтөр дүр төрхтэй ширүүн зан чанар тийм өөртөө итгэл нь одоо эмзэг нарциссик хүмүүсийн хувьд хамаагүй өндөр болохоор тэд нар одоо хайр сэтгэлийн асуудалд одоо ингээл ойр ойрхон хурдан хамтрагчаа ингээд солио явж идэг. Тийм усуд байдаг. Тэдрийг ер нь эсрэг хүүснийх нь одоо байнга л ингээд сонирхол явж идэг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс нь одоо өөртөө итгэлтэй харагдах дүр төрх нь хамаагүй өнгөлөг тий. За өөрсдөө их мөнгөтэй чинээлээ гэж мөрөөж сэтгэж явдаг болохоор тэрнийхэн төлөө явдаг болохоор ингээд бусдад тэгж мөнгөтэй чинээлэг их чадвартай хүмүүс гэж харагддаг. Ер нь бол энэ чанараасаа болоод ч гэсэн энэ хүмүүс одоо бол голцоо юм дээд албаны тушаалын хүмүүс байдаг байхгүй юу? За тэгтэл нөгөө эмзэг нарциссик усуд маань одоо хайр сэтгэлд одоо их гүнзгий тийм emotional оруулж одоо яадаг болохоор ингээд сексийн харилцааг дороо үүсдэг энэ эмзэг нарциссик хүмүүстэй одоо хамтарч байгаа харилцаанд орж байгаа хүмүүсийн хооронд одоо сексийн харилцаа дороо үүсчдэг. Тийм болоод нөгөө хамтрагч тий нүүд нь одоо энэ хүмүүс айгүй амархан татагтаад ингээд эдрээсээ ингээд салж чаддгүй байдаг. Одоо энэ хүмүүс нь одоо тийм borderline одоо шин чанарыг үзүүлдэг болохоор нөгөө хамтрагч нь одоо ингээд эргэлзээд энэ хүн сайн үнэ үү намаа гэдэг штэ. Гэхдээ заримдаа намаа ингээд шүүмжлээд дарамжлаад ах ингээд энэ дээр бүр ингээд толгоо нэргээд эннээсээ болоод энэ хүмүүсийн одоо хамтын хосын амьдрал ингээд нөгөө сүрчин нарциссик хүмүүсийг бодвол ингээд хамтын амьдрал нь ингээд урт хугацаагаар ингээд үргэлжлээд явагдаад байдаг байхгүй. За тэгээд сүрчин нарциссик хүмүүс нь одоо сэтгэл зүйн одоо амар тийм хүчтэй ширүүн усуд болохоор энэ хүмүүс нь одоо бусдад ороо танигддаг. За магадгүй та зүгээр энэ хүнийг зүгээр 30 минутын дотор л энэ бол нарциссик хүн байна гэж та бол ороо мэднэ. Тийм учраас энэ хүмүүс нь одоо амархан онцлогдож одоо narcissistic personal disorder гэдэг онцлогоог олд ороо олж авдаг. Тэгээ харин нөгөө эмзэг нарциссик хүмүүс маань одоо тийм psycho маягийн одоо тийм ментал асуудалтай ингээд borderline disorderтэй хүмүүс шиг шин чанар гаргадаг. Нэг өдөр сайхан болоод нэг өдөр муу хүн болоод ингээ яваад идэг болохоор энэ хүмүүс нэг нууцлаг болохоор энэ хүмүүсийг одоо ингээд нарциссик хүмүүс гэж онцлохоосоо илүү энэ хүмүүсийг одоо borderline disorderтэй хүн байна гэж онцлоод байдаг байхгүй юу. За тэгээд дараагийн дугаартаа бид нар одоо нарциссик trait буюу зан чанартай хүн, borderline зан чанартай хүний одоо ялгааны талаар ярих болно. Тийм болохоор stay tuned.
За ингээд 3 дахь нарциссик хүн болох нь одоо vindictive нарциссик буюу одоо залхаан цэрлүүлэгч нарциссик хүний талаар ярив. За энэ нарциссик хүн одоо эмзэг нарциссик одоо сүржин нарциссик хүний одоо зан чанараас хоёулангаас ингээд авсан байдаг болохоор одоо энэ хүмүүс нь одоо тийм одоо хүмүүсээс одоо тийм хажуудах хүний залхаан цэрлүүлсэн зовоосон тийм одоо өшөө авсан шин чанаруудтай их байдаг. За энэ нь одоо сүржин нарциссик хүнээс 50% нь аваад нөгөө эмзэг нарциссик хүнээс 50% нь авсан тийм шин чинтэй гэсэн тийм ойлголт байхгүй. Энэ хүн заримдаа эмзэг шин чанар нь илүү ч харагдах үе бий, заримдаа сүрдэн нарциссик чанар нь илүү харагдах үе бий. Энэ одоо ингээд байн хувьсаж явдаг. Тухайн одоо нөхцөл байдал хинтэй харьцаж байгаагаас шалтгаалаад. За тэгээд энэ залхаагч нарциссикийн одоо дараах нийтлэг 10 шинж байгаа. За энийг одоо дурдаад явъя. За нэгт нь за энэ залхаан нарциссик нь одоо ноёрхсон, давмгаалсан тийм зан чанартай байдаг. Тэд одоо альва үзэгдэл үйл явдал нь одоо зөвхөн тэдний хүснээр байх ёстой гэдэг үднээс одоо бусдын сонирхлыг одоо үл тоошоож одоо өөрөөр зүтгэдэг. Тэд одоо бусдыг одоо дорд үздэг. Одоо би л мундаг юм чинь миний хар байх ёстой гэж үздэг. За тэд одоо өөрийнх нь одоо хүсэлтийг бусдууд нь ямар ч асуулт тавихгүйгээр үг дуугүй дагах ёстой гэсэн тийм зан чанартай улсууд. За хоёрт нь тэд их хүчтэй хүчрхэг байх дур сонирхолтой улсууд. За яагаад тэгэхээр тэд өөрсдөө их амжилтанд хүрсэн ухаантай гэж одоо мөрөөдөж ярьж одоо явдаг учраас үүндээ бүрэн ихтгэлтэй байдаг. Хэрвээ энэ төрлийн хүмүүс нь одоо том албан тушаад хүрэх юм бол их аюултай. Одоо жишээ нь ерөнхийдөд шүүгч, цагдаа цэргийн авалбагны дарга болвол одоо эдгээр их аюултай одоо албан тушаалаа ашиглаж одоо бусад эрдийн хүмүүсийг одоо дарамтлж эхэлдэг. За өөртөө адилхан албан тушаалын хүмүүстэй эдгээр одоо хэн хүчтэйгээ болохоо үзэх тэгээ сонирхолтой. Тийм учраас эдгээр одоо тэр өөртөө адилхан албан тушаалын хүмүүсээс ингээд нууцаар ингээд жижиг үш хонзон аваад нөгөө хүнийг ингээд тавшаал бууруулах тий одоо хүчин суулруулах тийм үйлдэлүүдийг байн хийгээл явж идэг. За гуравт нь тэд одоо бусдын үзэл бодлыг одоо өөрчлөхдөө тийм ч сайн биш. Тэд харин бусдын үзэл бодлыг одоо бодит байдлыг одоо гуйлах маягаар одоо үзэл бодлыг нь одоо өөрчлөхийг оролддог. Одоо жишээ нь чи надад одоо ингээд саяны энэ муухай ширүү үгийг хэлээгүй бол би одоо уурлахгүй байсан. Чамтай ингэж хэрүүл зодон хийхгүй байсан. Энэ чиний буруу. Чи буруугаа өөрөө хүлээ. Энэ миний буруу биш гэж одоо үнэн нөхцөл байдлыг одоо гуйлж одоо таны хэлсэн ярьсан өөрөө чи эсрэг тавьж ингэж таны үзэл бодлыг одоо өөрчлөх тийм сонирхолтой улсууд. Тийм болохоор одоо энэ нэг тийм бусдын үзэл бодлыг өөрчлөхийн юу н аргачлал нь одоо муу юм сул дор болохоор эдгээр нэг тийм амжилтанд хүрдэг улсууд байдаг. Тэгтэл нөгөө эмзэг нарциссик бол манипулейт буюу бусдын үзэл бодлыг одоо өөрчлөхтэй амар гаргууд улсууд. Тэгтэл нөгөө сүржин нарциссик улсуудад бол бусдын үзэл бодлыг одоо өөрчлөх ямар ч тийм сонирхол байдгүй. Тэд нар бол зүгээр шууд албан тушаал мэргэжил одоо өөрийнхөө одоо дүр төрх тий хүч чадлаа ашиглаа шууд
захиран тушааж одоо бусдын үзэл бодлыг хүчээр сольдог байхгүй юу. За ингээд энэ залхаан цээрлүүлэгч одоо нарциссистгийн дөрөвдөх шин чанар нь бол тэд нар одоо өшөө хонц авах их дуртай болсууд ялангуяа тэд өөрсдөө доромжуулчлаа гэж үздэгээс одоо тэд өшөө авах дуртай усууд. За жишээ нь одоо хайр сэтгэлдээр одоо өөрийг нь хин нэг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тий. Хайраа ичлэгт нь тэрийг хүлээн авахгүй байх. Эсвэл үерхэж нөхөрж байсан хин нэг нь одоо түүнийг хайхаа. Энийг одоо доромжлол гэж авч үздэг. За мөн одоо ойр дотныхон хүмүүс, албан газрынхан хүмүүс нь одоо тэднэрт одоо шүүмжлэл өгөхөөр тэрийг нь хүлээн авч чаддгүй. Тэрийг нь одоо бас одоо доромжлол гэж авдаг. Үздэг. Хичнээн тэд надад найрсгаар нөхөрсөг одоо зөвлөгөө одоо шүүмжлэл өгсөн ч тэр нь эднэрийн хувьд зүгээр л доромжлол байдаг. Тэгээ ийм үзэлтэй болохоор тэд одоо хувь хүнийхээ хувьд өөрийнхөө одоо сөрөг зан чанарыг одоо засыг залруулъя, өөр дээрээ ажлыг өөрийгөө дэвшүүлье гэсэн ямар ч тийм одоо хүсэл сонирхол тийм үйлдэл ерөөс энэ хүмүүсээс гардггүй. За тавд нь эдгээр хүмүүс нь одоо өш хонзонгоо нөгөө хүнийг одоо өөрт нь гаргасан тэр ямар нэгэн алдаага суралцаасаа гэдэг үүднээс өш хонзонгоо авдаггүй. Харин нөгөө хүнээ хэрхэн өвдөж шаналж байгааг нь харах гэж өш хонзонгоо авдаг тийм айхтар занал хийсэн харгас усууд. Тэд өөрсдөө хохироогоод ч хамаагүй нөгөө хүнээсээ өш хонзонгоо авдаг. Ийм учраас эдгээр усууд энэ тал дээр их аюултай. Ийм болохоор нөгөө хүмүүс нь бас энэ хүмүүсийн одоо энэ аюултай өш хонзоо авдагаас найгаад ингээд энэ хүмүүсийн гардаар ороод ингээд хүснээр нь байгаад байдаг бас тийм дутагдaltaй талууд бас анзаарэгддэг. За 6-т нь тэд ерөөсөө шүүмжлэлийг мартдаггүй. Тэд энэ шүүмжлэл өгсөн хүнийхээ энэ шүүмжлэл өгсөн хүнд нь л ингээл анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Тэр хүн урд нь энэ залхаагч нарциссист урд нь өөрт нь амар тус хэрэг болоод за урд шүүмжлэл өгснийхаа дараа ч гэсэн энэ хүнд айгүй тус хэрэг болоод яваад тах чинь тэр нь ямар ч баярлсан талархсан тийм шинж байхгүй. Тэрийг огт хамаарахгүй нөгөө шүүмжлэл өгсөн тэр өдрийг бол тэрийгэ санаал тэрэн дээр гол анхаарлаа төвлөрөл за хизээ нэгэн цагт л энэ хүнээс энэ өш хонзонгоо аван шүү гэж яваад байдаг тийм усууд байгаа. За 7-т нь тэд хамаг хүч цаг хугацаага өш хонзонгоо авах талаар бодож өнгөрүүлдэг. Үүндээ болоод их стресстэж одоо өөрөө их тийм сэтгэл зүйн өвд шархалтанд ордог. Тэгээ энэ өш хонзон авах аргаа дахин давтаж хийж байдаг болохоор их хугацаа зарцуулдаг болохоор өш хонзон авах арга чанар ингээл нас ахих тусам улам боломжсонгуй болоод ажидаг усуд байгаа. За 8-д тэд за нөө тухайн хүнээс одоо өш хонзон аваад тэр хүндээ сэтгэл зүйн өвдөлт аваад одоо шаналж байхыг нь харцахыг их хүсдэг. Тэрнээс их кап авдаг. Энэ эдгээр усуудын тийм одоо сайка шин чанар нь байгаа. Хэрвээ одоо хүссэн хэмжээний одоо өс хонзонгоо бүрэн авч чадаагүй бол тэд тухайн хүнээс нөгөө өс хонзонгоо авсан гэдэгтээ ерөөсөө одоо хүлээн зөвшөөрдөг. Энэ хүнээс өш хонзонгоо авах ёстой л гэж яваад байдаг. Заавал өөрийнхөө сэтгэлд таарсан байх ёстой юм байна. За ер нь тэгээд энээсээ болоод эдгээр хүмүүс нь одоо нөгөө насан туршдаа одоо нэг хүнийхээ араас одоо өш хонзонгоо аавна гээл насан туршдаа амьдралын бүх насан туршаа ингээл өш хонзон авах тал дээр ингээл анхаарлаа төвлөрүүлэл явж идэг өрөвдөлтөй болсод. За 9 нь тэд өөрсдийгөө хохирогч гэж хардаг. Тэрэндээ бүр итгэж гисэн.
тэд өөрийгөө бусдаар доромжлогдсон гэж үздэг учраас одоо доромжллынхаа хариу тэд зах шийдлийг авах ёстой гэж тэднээс үс сонжонгоо авдаг. Тэд одоо энийг миний зөв үйлдэл гэж бүрэн итгэдэг. За 10-т нь тэд үс сонзонгоо авах гэж одоо заримдаа юм физикал тэ зодон зохион абьюз хийдэг. За энэ зөвхөн одоо хэрвээ одоо нөгөө хүн нь одоо адилхан тийм залхаагч нарциссик хүн байвал энэ зодон зохион ээж би энэс үс сонзонгоо авдаг, бүр алдан талангаа алдах тийм бүр болтлоо эдгээр үс сонзонгоо авдаг үе гардаг. Тэр нь зөвхөн одоо тэр нөгөө хүн нь одоо яг өөртөө адилхан тийм залхаагч тийм нарциссик хүн байвал ийм шинж тэмдгүүдийг гаргадаг байх нэ. За ингээд нарциссик хүн маань одоо заавал ганц эрэгтэй хүн байдгүй. Энэ эмэгтэй ч хүн байна, эрэгтэй хүн ч байна. За таны гэр бүлийн дотроос ээж чинь ч байж болно, таны ах トゥ эгч ах トゥ ч байж болно, аав чинь ч байж болно. За ажлын газрын хамтран ажиллагч чинь юм уу, эсвэл таны дарга захиралч байж болно. За энэ талаар одоо мөн дараагийн дугаартаа нэг хүрчлэн шинж тэмдгийг хэлээ явна. Одоо нарциссик ээж ямар шинж тэмдэгтэй вэ? Нарциссик аав ямар шинж тэмдэгтэй вэ? За нарциссик ах トゥ эгч нар ямар шинж тэмдэгтэй вэ гэд нэг хүрчлэн ингээд дурдаа явна шүү. Тийм болохоор subscribe хийгээд одоо шинэ дугаар тавих болгон та ингээд одоо notification мэдээлэл авна. Тэгээд та дараагийн дугааруудаа ингээд үргэлжлүүлж авч үзээрэй. Ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.